Хүний шний сургаалын ер нь олонх нь бясалгалтай холбоотой байдаг болохоор бясалгалын талаар хичээл заадаг. 2020-с 21 оны хооронд би Английн Оксфорд их сургуульд Mindfulness багш мэргэжлээс суралцж төгссөн. Гэтэ тэрүүгээр суралцж төгснө гэдэг маань тэрүүгээр амар мундаг эксперт болно гэсэн үг биш л те. Хамтдаа хийж яана л гэж бод. Хамтдаа аялж яана. Бясалгал гэж юу гэдэг юм. Тэгээ би та бүхнээс өнгөрсөн сард 5 дугаар сар танд онцгой мөчүүд байсан уу гэж асуул үг. 5 дугаар сар онцгой мөч байсан уу? Энэ ер нь дэлхий дээр байхгүй гэж хэлэх олдохгүй байна. 5 дугаар сард хэнд ч байсан гэсэн таагүй зүйл тохиолдсон л байгаа л да. Тэрийг санахгүй л байгаа. Түүнээс таагүй мөч байсан. Мөчүүд байсан. Тэр мөчүүдийн дийлэнх нь биений шаналл байв уу? Сэтгэлийн шаналл байв уу гэвэл аль нь вэ? Тийм л байгаа. Хин нэгэн таныг чимхээ тавдаг, санаж гар хөлөө түлдэг, эсэгдэг тийм хэлбэг биш шүү дээ. Таагүй мөчүүд байсан. Та ажил бүтээгүйгээс ууралсан, хямарсан, түгссэн, санаа зовнсон энэ л олон болчиход байгаа юм л да. Бид ер нь жаргалыг бүтээхин төлөө амьдэрдэг да. Жаргалыг бүтээхин төлөө. Жаргалын эсрэг тал нь зовлон. Тэгэхээр зовлон бууруулахын төлөө амьдэрдэг гэсэн. Тэгтэл зовлонгийн зөнх олонх нь өнөөдөр ялангуяа хотын биднэрт бол сэтгэлийн зовлон болчиход байгаа юм л да. Тэгэхээр сэтгэлийн зовлон арилах, сэтгэл тайван амгалан байх, эрүүлийнх байх гэдэг маань бидний голлох зорилгоудын нэг болчиход. Бид өөр хүүхдэрээ бодсон ч гэсэн таны хүүхдэд ирээдүй таагүй зүйл тохиолдох уу? Тохиолдсон шүү дээ. Тэгээ ижээ хүний хувьд, аав хүний хувьд юу гэж бодох вэ гэвэл таагүй зүйл тохиолдох нь харцаагүй. Түүнийг даваасай л гэж боддог. Юу ч тохиолдсон байлаа гэсэн. Даваас. Бид нар амьдрал дээр хардаг шүү дээ. Миний авьяасыг үнэлээгүй маа. Тэгээд архинд орсон юм аа. Манай гэр бүлд ийм асуудал үсэ би тэгээд өөрийгөө зөнд нь орхисон юм аа гэх хүмүүс байдаг үстэй. Амьдралд одоо бүдэрсэн гэх юм уу? Битэл тэгээсэй гэж бодох юм да. Юу ч тохиолдлоо даваас. Тэгэхээр энэ яриа маань голлож биднэрт таагүй зүйл тохиолдохгүй болохын төлөө биш. Тохиолдгороо тохиолдно. Түүнийг яаж давах вэ? Давна гэдэг маань нэг л утга байд. Түүнээс салахын нэр л байд. Түүнийг явуулахын нэр байд. Түүнээс тохиолдчиход байгаа шүү дээ. Аль хэдийн тохиолдсон. Тэгээ түүнд шаналаад хагаад шаналхгүй болохын нэр. Түүнийг орхихын нэр. Нарийн дээр л хүлээн зөвшөөрхийн нэр. Бид нар таагүй зүйл тохиолдохтойгоо зэрэгэл тохиолдохгүй зүйл тохиолдсон мэт хараад хямраад байдаг л т. Бид тэрийн амьдралыг арай гойчилж бодоод жишээлбэл ингэж ярьдаг. Миний сайн найз намайг гомдоолоо. Гомдоохгүй гэсэн үлээлттэй байна гэсэн үг л дээ. Гомдоон шүү дээ. Гомдоох байдаг шүү дээ. Хороод магадгүй гэж бурхны шинд байт юм л дээ. Дайсан садан хоёр алга уруулах шиг амархан өөрчлөгдөнө гэд. Хороо имэл тогтургүй ер нь байгаа байдал нь л юм. Одоо юу гэдэг энийг аяг байна гэдэг энэ факт юм биз дээ. Тэгэхээр хороод ер нь таагүй зүйл их байдаг гэдэг фактыг л бид нар зөвшөөрөх дурггүй гойчилж бодоод өнөөдөр гэмтлийн эмнэлэгт өөрөө хөндүүлсэн шоргоолч шиг л осол аваартай хүмүүс зөндөө байгаа. Тэр бид нар мэдж байгаа зөвшөөрч байгаа 3 сая хүнд байна. Өөр тохиолдохтойгоо зэрэгэл яагаад ингэвэ гэл хямраад явж. Тэнд хүмүүс осолд орохдоо надад тохиолдохгүй л гэж эндүрээд тохиолдож болно шүү дээ. Таны хүн муу хэлж болно. Та өвдөж болно. Хидч насалж болно. Баримтны нэмэлт магадгүй гэж. Сайн найз манай гомдоолоо гэж хэлдэг. Таныг төрөхөд хэн ч юм нэрсийн жагсаалт өгөөгүй шүү дээ. За энэ манай компаниас өгч байгаа 70 жилийн баталгаатай таны гомдоохгүй хүмүүсийн жагсаалт байгаамаа гэдэг үг. Ер нь ямар ч зовлон дээр хэн ч танд баталгаа өгөөгүй. Тэгэхээр тохиолдохгүй 100 байхгүй. Тохиолдож болох. Ер нь хорвоо ерөнхийн нэлэмхүүдээ болвол зовлон ихтэй гэдэг.
70 жилийн турш Бурхны ишний зовлон үнэн гэдэг энэ сургаалыг л муучлаа л да. Энэ сайхан хороог мууллаа гэл. Тэгтэл энэ бид нар хүлээн зөвшөөрөх дургуй ч гэсэн үндэ факт нь тэр. Хороо зовлон их байдаг. Би та бүхнээс нэг зүйл асуу. Энэ инээдтэй жишээ. Бид нар яг үндэ мэдэхгүй л дээ. Гэтэ та бүхэн юу гэж бодож байна? Дональд Трамп хямардаг болов? Амар хямарч байгаа шүү дээ. Яг мэдгүй. Ер нь тийм. Дэлхийн баг хамгийн их мэдлэлтэй хүн хүртэл өдөр-өдөртөө л хямраад л байна. Тэр хүн таагүй юм шин шилээ дараал тохиолдож байгаа. Хичнээн баян бай хамаагүй. Хичнээн их мэдлэлтэй хамаагүй. Таагүй зүйл тохиолдно гэдэг нь ер нь амьдралын энэ дэлхий дээр төрсөн хинт ч байдаг. Таагүй зүйл тохиолдохоо болцсон хүн гэж хороод байдаггүй юм байна л. Бүгдэд тохиолдог. Бид нар шашинд хандахтаа ш тэр хандаг хандлага маань тэр л дээ. Над таагүй зүйл тохиолдохгүй болгоод өгөөч гэж хандаад байдаг. Тэгтэл тийм юм байдаггүй байхгүй юу? Бид нэг бөөд хандаал надад таагүй зүйл тохиолдохгүй болгоод тайрлаа. Бөөд нь өөртөө таагүй юм тохиолж байгаа юм. Ламд нь өөртөө таагүй юм тохиолж байгаа юм. Над таагүй юм тохиолдог. Зөндөө. Иесус Христ өөрөө цовдлуулсан биз дээ. Гүчид факт шүү дээ. Баримт. Тэгэхээр таагүй зүйл хорвоод мэдлсэн хинт ч ер нь шил шилээ дараал тохиолдог болохоор тэр имийг ерөөсөө хүлээх хэрэггүй. Мөрөөдөх хэрэггүй байхгүй. Ус уруугаа урсна гэдэг шиг таагүй зүйл тохиол. Тэгэд яах юм бэ гэхээр тэгэл даваал туулал амьдрын л гэсэн үг л дээ. Таагүй зүйл байдаг. Энэ нь факт. Энэ нь баримт. Зүрлэх юм бол таны нэг 16 7-той дүүтэй, охинтой, хүүтэй насан юм болохоор тэгэл одоо шохоорхол гэдэг юм анхны хайр бөө юм болно шүү дээ тийм. Гэтэ тэр хүн тэр шохоорхол нь бүтэхгүй байж магадгүй гэж үндэл бодохгүй байгаа хэл та. Тэ бүтэхгүй байх магадлал байгаа биз дээ. Өндөр биз дээ. Тэр бүтэхгүй байж магадгүй тийм хөвлөр байгаа гэдэг тэр хүн мэдчихвэ байсан байх. Тэгэх юм бол шанал нь баг. Тэгэх юм бол магадгүй тэрүүгээр бүх юм гээд төсөөлчих юм бол тэр бүтгээ байхтаа зэрэг амьдрах утахгүй мэт болчих болно шүү дээ. Биш ээ, тэрний цаана амьдрал гэж томоо юм байна. Наад ч бүтгaalтай биш. Бүтэхгүй байж болно. Тэр нь сайн хүн биш ч байж болно. Хамгийн сонсомооргүй үнэн л тэр байгаа. Та дүүдээ хэлгээд, охиндоо хэлгээд юу яриад байгаа юм бэ л. Гэтэ үнэн л тэр. Гэтэ үнэн мөн болохоор факт үнэн болохоор түүнийг мэднэ гэдэг маань хэрэгтэй л гэдэг. Түүнтэй ижилхэн амьдрал таагүй зүйл хинт ч гарцаагүй. Энэ маань бид нар тэмцээд хэрэггүй гэсэн үг биш. Үнэн чударгын төлөө магадгүй хангалуун амьдралын төлөө зүтгэж тэмцээд хэрэггүй гэсэн үг биш. Тэр тэмцэж болно, зүтгэж болно, хөдөлмөрлөгүй яах вэ? Таагүй зүйл тохиолдоход хямраад хэрэггүй л гэж. Яагаад намайг гэл хямраад ит. Яагаад өөрийгөө биш гэж бодоод. Тэр хүн тохиолдоод байгаа юм. Энэ хүн тохиолдоод байгаа юм. Миний ухаан орсноос хойш дайн байлдаанд тасраагүй. Миний ухаан орсноос хойш уншсан гол зохиол бол дэлхийн 2 дугаар дантай холбоотой зохиолууд л уншчихэл 50 сая хүн өгсөн тийм аймаар дайныг хүн төрлөختөн санаачлаад хийсэн л байхгүй. Хорвоо хэрэгс. Хорвоо хайхтар. 70-80-тэй юм хорвоо тийм гоё байсан болвол миний охин гоё даа хорвоо гоё шүү л гэж хэлмээр ачцыг хараад баримт дээр тэгдүү штт. Эмээ өвөө нь хүүгээ хараал, охиноо хараал. Эвээ миний охин. Яаж хороог туулна да гэдэг. Тэгдэг те. Бараг аимшиг агууд ороод ирсэн юм шиг. Яаж хороог туулна? Чи яах гэж дөрөвдөө гэж хараа хэлэхгүй юм шүү. Үгүй энэ үнэн баггүй. Чи хороог туулцсан баггүй. Ямар ханичлалтай учирна. Ядар бол дээрлэгэн, чадвар бол хатаарх. Хэцүү шүү дээ. Эмээ өвөөчлөлтгөө та бүхэн одоо өрөөхтэй болтоход яахан хороог туулна да гэж бодогдож байгаа биз. Хороо юм л баг. Гэтэ амьдрын туулна таагүй зүйл байдаг. Тэгэхээр Бурхны ишний mindfulness гэдэг бяцлаглыг орчин үеийн шинжлэх ухаан авч ашиглахдаа
ганцхан бяцлаглалын техникийг хэмжиж философиудын авч ашиглаж 70 жилийн турш Бурхны ишний готрон үзэлтэй гэж буруутгаад байсан зовлон үнэн гэдэг сургаал нь өнөөдөр сэтгэл готрлыг эмчлэх юм болоод таагүй зүйл байдаг. Таагүй зүйл байдаг. Баримт нь энэ. Тэгэхээр ерөнхийдөө үндсэн бид нар хугацаа богино байгаа болохоор хоёр санааг л бий яриад ард дээр нь бяцлал хийя гэж бодож байгаа. Нэгдүгээр санаа нь юу юм бэ гэхээр бид нар mindfulness гэдэг англи нэрээр нь хэлээд байна. Mindfulness гэдэг маань Сатипатана гэдэг пали англи руу өрүүлэгдээд mindfulness болж байгаа. Тэгэхээр бид нар Сатипатанаг илүү орчуулах нь шулуун орчуулга болно л доо. Үүнийг бид нар мянган жилийн өмнөөс орчуулж ирсэн. Гэтэ өнөөдрийг хүртэл агуулга яг тэр чигт нь хадгалаад байгаа өмнө орчуулж ирсэн үгнүүдийн нэг нь бол санамсар гэдэг үг. Санамсар. Санамсар ихээр хүмүүс ярих юм анаа чи сонсоогүй үг байна гэдэг. Хачирхалтай санамсар гэдэг үгийг ойлгохгүй байгаа атал араас нь ганцхан нөхцөл залгаад бид нар баруун солгоогүй ирлээ. Юу гэж өгүүлээ? Санамсаргүй. Гэхдээ санамсаргүй гэдэг чинь санамсар гэж юм байхгүй байх төлөвийг хэлээд байгаа юм л да. Тэр байх төлөв бас байна гэсэн. Бид тэр санамсаргүй гэдгийг л ойлгодог болсон. Санамсартай гэдгийг ойлгохоо байцсан л байна шүү дээ. Тэр mindful байна гэдэг бол mindfulness гэдэг бол өнөөдөр баруунд бол баг одоо маш түгээн л ойлголт болсон. Би эртүүдхэн харж байхад хүүхэлдэйн кинонд ярихчихлаа. 7-8 настай хүүхдүүд зүрээс хүүхэлдэйн кинонд за mindfulness байна шүү. Тэгэхээр энийг бид нар мэдэх хэрэгтэй. Бид нар өөрсдөө дорны ард түмэн Бурхны ишнаас гарч ирсэн энэ ойлголт техникийг бид нар өнөөдөр дэлхийн эрдэмтэд шагшраад сэтгэл санаа тайван амгалан болгож байна. Сэтгэл санаа төдийгүй физик биений эрүүл мэндэд асар өндөр үр дүнтэй байна гэдэг нь нотлогдоод. Бидний хөгшрөлтийн элдэх зүр гэж яриад байгаа теломер гэдгийг утасгах байна гэж. Өөр юун дээр ч тийм мэлрэг нас уртсах чинь гэж. Тэр бүхий л төрлөөр бидэнд эргээр үйлчлээд байдаг. Mindfulness гэдэг маань санамсар төгөлдөр байхын нэр. Санамсар төгөлдөр байна гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр санамсаргүй байх гэдгийн чанга эсрэг утга буюу тухайн хорон мөчтөө хүн яг энэ хорондоо юу үлдэж байгаа, юу мэдэрч байгаа, юу бодож байгаа, юу хийж байгаадаа сэрүүн байх мөчийг л хэлээд. Түүнийг ухамсартайгаар сэрж хийх. Ингэж хэлэхтэйгээ зэрэг бид нар дийлэгтэй санамсар төгөлдөр байсан юм уу гэхээр орчин үеийн сэтгэл судлалын тэргүүлэх эрдэмтэд тийм бишээ гэж яриад байна л да. Дийлэх мөчийг бид нар санамсаргүй өнгөрүүлээд. Яагаад тэр вэ? Тэ нэг мэдхэд үдээс өмнө өнгөрцөн байдаг тийм. Гэрээсээ гараад явснаа нэг санаж байгаа. Тэгэд нэг мэдхэд ажил дээр очицсан. Нэг мэдхэд яг яаж явснаа мэдэхгүй. Хоолоо урдаа тавьсан. Нэг мэдхэд идээд туссан. Нэг мэдхэд үдээс хойш болсон. Гэхдээ чи наашаа эрэхтэй тэрний хажуугаар явсан уу? Юу гэлээ те харин явлуу яалаа. Гэхдээ яагаад анзаараг байна? Би юм бодож исэн байна. Би юу бодож исэн бэ гэвэл мэдэхгүй. Тэгэхээр яг тэр мөч хорон гэдэг маань бидэрийг алсын удирдлагаар амьдралаа алгасцсан гүйлгцсэн юм шиг болчиход байгаа юм л. Тэр оронд байгааг тэр оронд гудмаар яг зомби явж исэн юм шиг оюун санаа нь байхгүй хулгайлагдсан. Тэр мөчийн бичлэг байхгүй. Тэг өнгөрцөн. Тэгээ үр дүнд нь бид нар юу гэж гомдлоод байна гэхээр цаг хугацаа амар хурд өнгөрч байна. Сэрэхгүй байгаа болохоор анзаарахгүй байгаа болохоор нэг мэдэхэд тэрүүгээр өнгөрцөн салхишил өнгөрч байгаа. Би өөрөө тэрийг бие сэтгэлээрээ мэдрээд өнгөрүүлэг гудмаар явчих байсан гэсэн. Үлийг анзаарах, шоргоолжийг анзаарах. Бид нар баг байхдаа 4 сард ногоо цухахыг анзаардаг байлаа шүү. Өнөөдөр би яг сонсч байсан. 6 сарын 20 хэдэн болж яхад нодон жил байна уу? Миний тэргээд нэг хүн. Хүй, мод ногоорч юм уу те? Мод ногоороо сар хагасулж байгаа шүү. Мод ногоорч. Сар хагасын дараа мод ногоорхыг анзаарсан хүнд одоо зам богинохон болов яах вэ? Тийм ээ. Тэр мөчүүдэд сэрэх. Яг одоог анзаарах. Санамсар төгөлдөр байх гэдгийн жишээ нь
Манай 3 давхарт байдаг л да. 3 давхар руу алхаад шатаар өгсөж байхдаа би шатаар өгсөж байгаагаа сэрж байх. Энэ их гоё биш байж болно. Гэхдээ би шатаар алхаж байна. Шатаар алхан амьдарч байна. Элэмбүү зүрхний цохилт нэмэгдэж байна. Хөсөж байгаа нь шайхарч байна. Яг энэ мөчийг би мэдрэн өнгөрүүлэх. Очоод хаалгаад өгчлөө. Хаалгаад өгчлөхдөө зэрэг хүүтэй нохинд нь хаалгаа тавьж өгөнгүүтлээ. Ээж аав гэд үнсүүлэхэд тэмүүлдэг штэ тийм ээ. Та тонгоогоод хүүхдээ үрээн үнсэж байна. Үнэрлж. Хүүхдээ үнсэх шиг сайхан хорм хорвоод хаана байх гэлээд тэр сайхан хормыг сэрээд мэдрээд амтлаад өнгөрүүлээ л д. Хүүхдээ үнсэл. Хариу ямар уруулын өгдөж харлаа баярлж байгаа гэв. Тэгэл өнгөрлөө. Энэ 1 минутын дотор л болж байгаа. Шатаар өгсдгөн ч тэр хүүхдээ үнсдгэн ч тэр. Би дандаа автоматар хийсэн байт. Нэг мэтгэд орой болцсон. Шатаар өгснөө санаж гин үү? Мэдхгүй. Хүүхдээ үнсэн үү? Гэхдээ үнссэн байхаа. Тэгтэл анзаараад ихтэйгээ зэрэгдэх чинь ямар утга учир, үнэт зүйл, сайн сайхан зүйл байна вэ? Анзаараад их. Бидний өдөр тутмын амьдралд өчнөөн олон таатай утга учир төгөлдөр секундууд байдаг. Бид нар дандаа автоматар хийчихдэг. Тэгэхээр анзаар гэж хэлээд. Хэрэв боломж байдаг бол энэ дээр нэг үзмний бясалгал гээд сонирхолтой юм хөгжилтэй дасгал байдаг л да. One raising meditation гэдэг. Бүгдээрэнд нэг үзм тараагаад ширхэг үзм тараагаад ширхэг үзмийг л мэдрэн, анзааран, хүртэн, санамсар төгөлдөр иддэг. Тэгэхдээ ямар их ялгаатай байдаг гэ. Хөө тэр чи харахад сонин үнэртэнгүүт л хүү ийм үнэртэй билүү. Гэхдээ бид нар чинь үзмийг ер нь багтаал ганц удаа үнэрлж үзсэн юм шүү. Тэрнээс биш дахиж ерөөсөө үнэрийг мэдрээгүй. Амт нь аманд багтахааргүй хамт амтагч байгаа юм чинь. Нэг ширхэг үзмнээс. Ийм амтай. Идээд дуусны дараа хүртэл аманд амтагтаа. Тэгэхээр бид нар анхаарал хандуулж санамсар төгөлдөр үйлдэхэд нэг ширхэг үзм хүртэл ямар их утга учиртай гоё сайхан байна вэ? Бид үзм иддэг өнөөдөр араас нь чулуудаал 10-20 нийтдэг огт амтлаагүй л байна. Тэр дасгалыг анх удаа би нэг байгууллага дээр хийхдээ туршлага алдаа. За нэг ширхэг үзм авраа гэж тараачихгүй юу? Тэгээд харааж дуусаад за үзмээ бэрээрээ гэсэн чинь 3-2 нь идсэн баг юм чинь. Тэгээд идснээ огт мдээгүй санахгүй байгаа юм чинь. Юу үзмлээ үнээрээ идсэн юм уу? За энийг л санамсаргүй гэж хэлээд. Тэгэхээр тухайн хорон мөчийг анзаарах. Гудмаар явахдаа үүлийг анзаарах, зуныг анзаарах, баг бахаа цэцгийг анзаарах. Бид нар багтаа анзаардаг байсан биз дээ. Үүл хардаг байсан уу? Одоо бол тамнаа те. Юу тэнгэрт үүл байдаг хэвээрээ л байгаа та те. Хизээ хамгийн сүлд харсан гэхээр л байна шүү дээ. Анзаарах, сэрэх, мэдрэх. Яг одоог анзаарах гэж mindfulness дээр хэлдэг нэг бас учир нь. Та бүхнээс яг энэ хоромд одоо 1 секундын дараах биш, 1 секундын өмнө биш. Яг одоо зөвхөн одоогоор таслаад үзэхэд яг одоо энэ мөчийн амьдрал, яг энэ мөч ямар хөө байна? Боломжийн байдаг байхгүй. Яг одоо боломжит нэг гоё биш байж магадгүй. Гэтэ боломжийн байна. Яг энэ мөчд бол. Тэгтэл бид нар яадаг вэ гэхээр өөрөөсөө асар урт бодлын тэмдрүүл гарчгээл за 6 сарын 25-ны ажлыг яана гэл хямраа авчиж байгаа тий. За нөгөө 7 сарын 20-ны өмнө дуусгах хэрэгтэй шүү дээ гэл хямраа. Чи одоо биш үү шүү дээ. Намайг тэгж хийсэн шүү дээ гэл хямраа авчиж байгаа. Би тэрийг бүтлгүүцсэн шүү дээ гэл. Чи одоо биш. Яг одоо зүгээр байж болох байсараа л бид ер нь өөрийнхөө амар тайван амьдралыг үзэн ядт юм шиг байна. Одоо бараг жаргаал найр наадамтай байж ах. За энэ яах вэ гэл юунд хямрах уу гэлтэй. Юу бодчихвол энүүг хямраачих уу гэж л бодож байгаа юм шиг тийм ээ. Ормуудын хоолойг бодоод хямраа авчих. Гэт яг одоо зүгээр зүгээр байжлаа л тань. Улаасаа зовлон мундсан биш үү тийм ээ. Яаж хямрах вэ? Тэр энэ мэдээж хэрэг ирээдүг бодож төлөвлөд хэрэггүй гэсэн биш. Төлөвлөлгүй л яа. Өнгөрснийг дурдж санаад хэрэггүй гэсэн. Сандвал хэрэг сэтрээд байна гэж. Хэрэг сэтрээд. Ерөөсө дэлхий даяараа энэ сэтгэл санаа унах готрог бүр нэрвэгдээд байгаа юм л да. Тоон жилээс жил төгсөд
Тэгтэл яг боддоор гэх юм уу да яг тэр шаналх юм бас тийм ээ одоо яг зовлон зүдгүүрээсээ бас болоод байгаа биш л гэж хараад байгаа юм л да. Энэ утгатай байна уу? Сэтгэлдээ бүтээж байгаа зовлон их байна л гэсэн. Энэ 2010 онд Харвард эрдэмтэн хийсэн судалгаа байт юм л да. Ер нь хүн хэд олон бодол төрхийн хэрээр сэтгэл тавгүй байна л гэж. Хийж байгаа зүйл дээрээ төвлөрхийн хэрээр амар амгалантай байна. Яг Бурхны шинээр санаа. Бурхны шин төвлөрөл нэмэгдэхийн хэрээр лүйсэм шинжинжийн дива чадвар чинь буюу бие хийгээд сэтгэл маш их судлагдсан ялгамжаатай амар амгалан төрнө гэдэг. Төвлөрөл нэмэгдэхийн хэрээр амар амгалан нэмэгдэнэ гэж хэлдэг. Тэгэхээр энэ ийм функц гэдэг юм уу, ийм нөлөө байдаг болохоор дэлхийд даяараа төвлөрөл, mindfulness гэж яриад байгаа нэг хүчээр тэрэлтэй. Яг ондоог анзаарахтаа зэрэг утга учиртай байдаг. Илүү хамгаалантай болдог. Ирээдүйн өнгөрснийг бодтоо зэрэг хямардаг. Яг одоо бол шаналх зүйл баг байдаг. Мөн яг одог анзаарч ухамсартай хийхтэйгээ зэрэг бид нар олон тааг үзүүлээс зайсагдаг. Үг хэлж байгаа үгээ ухамсартайгаар хэлнэ гэсэн. Үйлдэлээ ухамсартайгаар хийнэ гэсэн. Юу төргөн уур сэтгэл хөдлөл захирагдаал тэрний ирэхээр явах биш. Би өөрөө сэтгэл хөдлөлөө харах гэсэн. Би өөрөө бодолдоо сэрэх гэсэн. Одоо ч өнөөдөр бид нар тийм биш шүү дээ. Зүгээр л уурандаа л хөлгөлөгдсөн ус. Сэтгэл хөдлөлтөө л араас нь түүндээ захирагдсан ус шүү дээ. Бид нар сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй. Өнөөдөр бид нар аманд орсон үгээ хэлчихэл хүнд оромжилж хайчаал. Яа гэв би одоо эмгэнийн цайлган хүн гэл. Үгүй яаж болох юм бэ чи. Өнөөдөр байгууллага дотор гэдэгт санал зөрөлдөх байна шүү дээ. Санал зөрөлдөнгүүт л ерөөсөө нүдэн дээр л улаан ягаанаар гэлдэл ингээл явчих юм. Гэхдээ би тэрийг хараад өстой нөгөө английн common гэдэг үг санаа. Болооч яатаа тий. Энд ч одоо дэлхийд даяараа бүхэн төрлөختөн өөртөө санал нийлэх огт албагүй гэдгийг ухаарах мөч 30 40 хүрэхэд ойлгочих ёстой шүү дээ. Санал зөрөлдөж болно шүү дээ. Тэгээд санамсрын бяцлал гэдэг маань одоог анзаарна гэж хэрдэг. Одоог анзаарахын хоёр давуу тал нь тэр байх юм. Одоог анзаарахтайгаа зэрэг тайван болдог, шанал буурдаг. Одоог анзаарч их юм бол осол аваар эндэл буурдаг. Та ухамсартайгаар хийнэ гэсэн. Нэг баг 10 жилийн хичээлд заамаар шүү дээ. Хүүхдүүд ямар сэтгэл хөдлөлтөд өдөрдөгцсөн хүмүүс болж байна. За хоёр дахь mindfulness-ийн нэг санаа бол би та бүхэн сая хэлсэн. Төвлөрлийн бяцлал хийхэд хэрэгтэй. Тэгээ ганцхан тэр биш. Бүтэн ишний гол үзэл баримтлалыг бас авч байгаа юм л да. Юу гэхээр тааг үзүүл байдаг. Тааг үзүүл байдаг. Зөвшөөрөх. Явуулах. Тэр энэ дэр жоохон гонигтай юм шиг яриа явж магадгүй л гэхдээ амьдрал тааг үзүүл байдаг нүн байх. Одоогоос жилийн өмнө юм уу? Нэг жижиг дунд бизнес эрхэлж байгаа 400-500 хүмүүст тэр нэг санхүү эдийн засгийн мундаг хүмүүс л ярьж яриа хийсэн баг. Тэрэнд намайг бас яриа хийгээчгээд одоо ботоод одоо яах гэж намайг хөрсөн. Жилийн өмнө юу болсон бэ гэхээр нөгөө Америк хятад эднэр чинь 100-105% татвар бивэндээ тавиал тийм ээ. Ерөөс олон улсын худалдаа ерөөсөө нам гацхад бэлэн болчиход байгаа юм л. Тэрийг л ярьж байгаа юм. Тэр мундаг хүмүүс нь одоо яах вэ гэл. Тэрийг сонсохтойгоо зэрэг чинь олон улсын худалдаа эдийн засаг хямрын гүйтэл чинь нөгөө бизнес эрхэлдэг хүмүүс чинь хямраал өвчж байгаа юм чи 4-5 зулаас яна. Гүнхээр те зээл мэлтэл хүмүүс баш яна гэл. Эдийн засаг хямрчлаг хэдүүлээ явах вэ гэл. Хэдүүлээ тэгээд амьдрандаа амьдрын шүү дээ. Тийм биз дээ. Дэлхийн эдийн засаг хямрлаа гэдээ өгчөж болохгүй шүү дээ. Амьдрын шүү дээ. Тэгэл амьдрал үр хөвгтөө өсгөөл өсөг заагаал боловсрал эзэмшүүлээл тэгэл амьдрал болно доо. Бүр эдийн засаг хямраал цэглаастан зогсчт юм а гэж бодвол хэдүүлээ эсхийг ирлүүгээ шилжээл аргалаа түлээл амьдрын шүү дээ. 80 жилийн өмнө бид нар бүгдээрээ л ингэж амьдэрчээсэн биз дээ. Амьдрын шүү дээ. Тэгэхээр энд нэг хямрах гээд байгаа шалтгаан олон улсын эдийн засгийг хямардгүй юм шиг бодоод тэг хямрлан гүйтл ямарх гэж би байнга ямарч яддаг шүү дээ. Үгүй юм шүү дээ.
8 онд ч илүү 9 онд ч илүү хямраал 10 онд хямраал байдаг. Сая ковид болоо ёст. Тэр энийг хямрахгүй юм шиг одоо хямрангууд л яана энэсээ тахын баян хямарч идэг юм штэй л гэж бодчихвол амархан. Тэг хямрлаг яах нэг амьдрандаа тэгэл амьдрах болно шүү дээ. Бүр дэлхийн 3 дугаар дан ч гэсэн болохооргүй зүйл биш л байхгүй. 2 дугаар дан болсон шүү дээ. Дан байлдаан тасраагүй шүү дээ. Дахиад айхтар дан годооч гэсэн 2 дан том байлдаан болж байгаа шүү дээ. Тэг болдгол зүйл байхгүй. Факт нь тэр байхгүй. Дан байлдаан тасардгүй шүү дээ. Одоо улмал үндэсрхүү гүзэл гараад улмал улс хоорондоо зэвсэглэлээр хөөцөлтөд байна. Падгал дан эхлэхэд гайх зүйл байхгүй. А тэгээд хэдүүлээ яах юм? 3 дугаар дан эхэлчихвэл хэдүүлээ яана гинэ? Амьдрээ штэ тэгэл. Амьдрал тэгэл үнэ байвал саагаал те. Лам хүн ингэж л буруул бахта тэгэл хоньны маха идэл тэгэл амьдрээ штэ тэгэл. Ногоогоо тариал. Гэхдээ хажууд бөмбөг тесрэл би баахан гранатны хилтерхэд өртөөл тэгэл зүрх цохилж чадахгүй болвол ларын яах вэ? Өвчл өрхөн штэ тэгэл. Өнөр ингэсэ чи ямар ч өөхөх тооцоогүй байсан хүн хүч байгаа хэрэг биш байхгүй бүр гарцааг өөхөө байсан хүн одоо яа гэм арай ч ирт юм уу за гэд өхгүй баяа гэж сонголт байхгүй юм чинь өвчл өрхөн штэ тэгэл. Тэгээ хороо даах юм хямрах юм юу ч байхгүй хамгийн муу юм гарцаагүй тохиолдолд дахиад хэлэхэд энэ нь тэмцэж болохгүй зүтгэж болохгүй гэсэн огт биш. Таагүй зүйл байдгаа их байдгаа хүн болгонд байдгаа гэдгийг Бурхны шинь бяцлах ёстой гэдэг. Маргааш үхчих болно гэж бяцлахаа гэдэг. Маргааш ямар ч хүсээгүй айхтар ой гашуу надад тохиолдож болно гэж би бяцлагдаг бодох ёстой байдаг. Маргааш жишээлбэл би эмнэлэгт үзүүлээд үхлийн он шиг сонсоход л яг одоо байгаа шиг сэтгэл салхихгүй байх учиртай л гэдэг. Тэгж болох л байсан шүү дээ. Бүгд өөр арга байхгүй байхгүй. Волейбол над оншиж чинь би сонсохгүй гэд нэмэргүй шүү дээ. Факт биш шүү дээ. Тэггүй газаргүй шүү дээ. Тэгэхээр ингэж бяцлах ямар ашигтай байд юм бэ гэхээр маргааш таг үзвэл ямар ч айхтар зүйл тохиолдож болно энэ үнэн тэр. Болох нь үнэн. Заавал тохиолдно гэж байгаа хэрэг биш шүү дээ тийм ээ. Болох нь үнэн гэж бодож байгаа хүн юуг ухаард юм бэ гэхээр одоогийн үнцнийг ухаард. Маргааш ч тохиолдож болох нь шүү дээ. Тэгэхээр үр дүнтэй, утга учиртай, ёс суртахуунтай байх. Үхгүй гэсэн хүмүүс чинь л ёс суртахуунгүй мэддэг байхгүй. Маргааш ч өнөөдөр ч юу ч болж болно. Тэгэхээр энийг утга учиртай байх. Үнэн тэр байх. Үнэн тэр байх. Өдний хүртэл таныг одоо энэ байгаа байдал чинь ямар завшин бэ гэж бид нар харж чаддгүй байхгүй. Бид нар дандаа байхгүй юм лугаал ваа тэр өстой юу байна гэж тэмүүлээл өөрийгөө шахуурдаал байдаг. Тэгтэл бид нар бас нэг одоо мэдрэлт симпатик, парасимпатик нэг нь чангарна гэсэн нэг нь сулран хуйлаа байх хэрэгтэй байхгүй. Дандаа л бүхэмдээ уралдаал тэмцэлтэй л явдаг амьдрал биш те. Бас тодорхой хэмжээнд болж гинэ, сайн байх шүү. Зол завшаа юмаа гэж харах хэрэгтэй байдаг. Өнөөдөр та бүхэн өнөөдрийг хүртэл зүтгэсэн чинь гайхамшиг байхгүй. Үнэхээр ямар олон хүмүүс алдсан. Та одоо ажлын байртай үр хөвгтөө өсгөж байна. Эрүүл сарвал таныг ижи аав нь өсгсөн байна. Баярламар зүйл шүү дээ. Энийг бид нар таагүй зүйл байдаг гэж харж ээж л харьцуулж ухаарч үн цэнийг нь мэддэг байхгүй. Ямар гайхамшиг. Өдний хүртэл таны зүтгэсэн амжилт. Бид ч өөртөө мөн ширүүн шүү дээ. Гал загнаал өөрийгөө болохгүй болж штэ. Яг гэдэг. Эверестийн орой дээр гарч иж л нэг өөрийгөө овоох гэдэг. Албагүй штэ. Нобелийн шагнал авчиж л чи овоох үгүй штэ. Дэлхийд дээр 8 сая хүн байна. 700 сая банкны өсгөлн байна. Та өдний хүртэл боловсрал эзэмш. Өдний хүртэл зүтгээд үр хөвгтэй байж бол сайн биш үү? Би нэг жишээ хэлье. Энэ жоохон гашуун жишээ шүү. Бид нар үр хөвгтэй цаганд онцрооч. Тэг хэрэгтэй л дээ. Зөвл байх. Гэвч нөгөө талаас. Тэг бид нар тэгдэг айлцсан өндөр оноо, саат өндөр оноо.
Аврилигийн сургуульд юу гээд яах гэж байгаа юм тийм. Төгөлдөр урд ард сур гэл. Юу гэт юм болгонж шахаал. Гэтэ зөвхөн танд тэр хүүхэд үрт нь болоод заях ямар их завшаан, ямар их баяр баясгалан, ямар их ёроол, ямар их буян бэ гэж бид нар бодд юм. Миний ярих гэж байгаа жишээ нь сэтгэл санаа хүнд байна гэд нэг гэр бүлийн хоёр надтай уулзах гэлээ. Сарын өмнө нь удаа. Тэр хоёр 13 та охин алдсан байсан. Яаж алдсан гэдгийг ярих юм бол бүр гашуун шүү. Гэтэ тэрийг яриад яа. Гэтэ 13 та охин алдсан ба. Ямар ч эд шид байгаад цаг хугацааг ухраагаад тэр охин баяртай хийж яваа гэд тэр өрөөнд орсон мөчд буцаа харахгүй л дээ. Хэрвээ тэгж болдог бол шүүрч яваал уйлал хайлал юм болох л байх л та. Гэхдээ өнгөрцөн баг. Энэ жишээ авч байгааг маань тэр хүмүүс ч гэсэн уучлах байх л та. Ягаад гэвэл зүгээр үр хүүхэд нь байгаат нь ямар их цол завшаа юм. Тэр хүүхдээ инээж байгаа нь ямар их баяр баясгал юм. Магадгүй шилжилтийн нас нь болоод мүүдий царайлал те. Тэгж яхан баяр баясгалан шүү дээ. Ээжээгээ тогтож байгаа. Тэм биш гэж үдэ. Тэгэхээр таагүй зүйл байдаг, зовлон байдаг хэрэг одоогийн үн цэнийг л гарт. Одоо талрахт. Баярлалт. Өдөө хүртэл зүтгэсэнт. Тийм уулаас хорвоо хатуу шүү дээ. Тэгэхэд болж гинэ гэсэн бодол байхгүйгээр яаж тавих юм бид нар. Намайг тэр чтэл та бүр ямар ч том алдаа гаргацсан байлаа гэсэн хин нэгэн хоолойц зүгээр дээ. Яад. Гэх хоолой эрэхтэй байдаг байхгүй. Уулаас л бүгд л буруутгаж яадын хамаагүй. Гижээж аврагт. Намайг эмээ өвөө маань бараан дээр гаргаар баа ширээн дээр гаргаар шээ гэж эрхлүүлдэг байсан. Яагуул ял гэсэн үг л дээ. Гэтэ нэг бараа ширээн дээр гарчихгүй л байгаа байхгүй. Уулаас ороо хатуу шүү дээ. Тэгэхээр эмээ маань байхгүй, өвөө маань байхгүй. Таны ижээ авч байхгүй болсон байж мэднэ. Тэр харилдаг хүмүүс байхгүй ч гэсэн тэдний өмнөөс өөртөө болж гинэ болж сайн биш үү гэд хэлж байл та. Ингэж хэлэх. Ингэж яаж харж ийж ингэж хэлж чаддгүй л сайн л хэлдэг л дээ. Таагүй зүйл их байдаг шүү дээ. Их байж болох байсан шүү дээ. Хотоод л байж байгаа шүү дээ. Тэгэхээр хотоог утгатай байна. Хотоог үнэт сүлтээ өнгөрүүл. За, нэгтгэх нь байна. Хоёр дахь нь таагүй зүйл байдаг гэж бодох. Гүдэхэн болгоомжтой болт. Цагаан сараар дархны зам дээр осол аваар гардаг шүүгээд хилээд байхад л осол аваар болохгүйгээл тохиол осол аваар болчих. Гэр бүлээрээ осолдож. Таагүй зүйл байж болно гэх юм бол бид нар болгоомжтой болдог. Болгоомжлгүйгээс үүдсэн өчнөө олон осол аваараас бид нар мөнх ус гэж бодож явах юм бол зайлсхийчих боломж үүсдэг. 3 дугаарт таагүй зүйл байдгаа гэж боддог хүн таагүй зүйл тохиолдоход баг юмарт. Байна шүү дээ. Хүн муу хэлжингүй хэлнэ шүү дээ. Гомдол багсаж байгааз сайн найз гомдол шүү дээ. Иесус Христийн 13 шавийнх нь одоо тэр шашиндаа бол хамгийн мундаг хүн нэстэ Иесус Христ чинь. Тэг хамгийн голлж л өөрийнх нь номсон 13 шавийг нь өөрчлөгдөх хүчтэй байсан. Тэгтэл 13 билүү өөрийг нь бариад өгчдөг байсан. Оруулт гэж ярьдаг байсан. Дахиад онготхоос 3 орно гэдэг л. Үгүй чинь факт биш. Гомдлоод байх юм байгаа биш шүү. Байна л гэж. Харин би өөрөө нь чөтөргүй. За энэ анхудаа сууж байгаа хүмүүс чинь хүнддэж л магадгүй л тэгтээ. Амьдралд маш хэрэгтэй нэг дасгал заач. За би нэг тайлбартайгаа нийлээд 15 минут орчим болох байх. Нуруу сайхан цэг сууцгаагаарай. Нүдийг алгуур анцгая.
нүдийг алгуур анаад хамгийн түрүүнд бүгдээрээ энэ хоромд сэрцгээе те. Хөөе гэд. Өө энэ амьд байна. Сууж юм. Энэ хором нэг жигтэйхэн гой биш байж болно. Гэхдээ энэ хормыг мэдрэн өнгөрүүл. Зүгээр л сууж юм. Байж байна. Та ердийн л байж чадвал их сайн гэдэг бурхны шат. Байж сууж чадахгүй болчвол их хэцүү гэдэг байж байна. Тэгээд анхаарлыг бүгдээрээ авчрах юм а хажуудаа авчирна гэдэг нь биен дээр авчирна гэсэн. Авчирна гэж мэдэрнэ гэсэн. Тэгэхээр яг одоо биеийг мэдэрч эхлэе. Биеийг мэдрэхдээ эхлээд суудл орчмоо төрүүлж мэдрээрэй. Яг энэ суудалтаа залгаж байгаа гуй өгзөг орчим таны биеийн чинь дарагдж байгаа. Тэр даралтыг мэдрэхийг хичээгээрэй. Айл болохоор тодорхой мэдрэх. Яг даралтыг хүлээн аваад мэдэрч. Өөр ямар ч бодол төрүүлэхгүй зөвхөн суудлыг мэдэрх. Зүүрлэх юм бол харь гариг дээр л зөвхөн суудлын мэдрэмжтэйг хамт бөөмөд. Түүн дээр оюуныг тогтоох төвлөрүүлэх. За мэсэ. Суудлыг тунгалаг тодорхой мэдэрч түн дээр төвлөрч чадчихвэл эндээсээ анхаарлыг дэлгэж томруулаад одоо бие бүхэлд нь мэдрээрэй. Бид нар уулзаад бие биенээсээ асуудаг шүү дээ. Би ямар байна вэ гэж асуудаг. Яг л тэр асуулт. Би ямар байна? Танаас асуухыг бодоход таал түүнийг мэдрэх боломжтой. Өөр хин ч зөвхөн та таны биеийг хүртэх боломжтой. Тэр их чухал асуулт болохоор нэрээ яг одоо би ямар байна вэ гэж сониучрахад мэдрэхийг хичээгээр. Яг одоо би ямар байна? Энэ гоёыг мэдрэх тасгал биш. Байгаагаар нь мэдрэх. Таагүй байж болноо. Таагүй байл таагүй байна. Таал гэд мэдэр байдаг шүү дээ. Байх шүү дээ. Таатай байвал таатай байна л гэд мэдэр. За биеийг мэдэрч. Өөр ямар ч бодол төрүүлэхгүйгээр зөвхөн биеийг хүлээж авч. Аль болохоор бүрэн дүүрэн тодорхой мэдэр. За одоо биенээсээ би та бүхэнд анхаарлыг аль нь л мэдрэхэд хэлбэр байна. Зөвхөн тэр хэсгийг сонгоод мэдэрдэ. Тэр хэсгийг, тэр газрыг мэдэрч. За мэдрээд эхэллээ. Одоо оюун санаа хаана байна? Биний тэр хэсэг дээр. Тэр хэсгийг тодорхой мэдэрч. Хөөслүүлээд мэдрээд л. За үүнээс хойш таны энэ сонгоод мэдэрч байгаа энэ хэсгийг, энэ газрыг бид нар мэдрээд байгаараа зангуу гэж нэрлэх болно. Усан онгоцны, хөлөг онгоцны зангуу гэдэг. Зангуун дээрээ ирээрээ. Зангууг мэдрээрэй. Сайн мэдрээрэй. За одоо зангууг мэдэрсэн хэвээр анзаарсан хэвээр зангууг мэдэрсэн л хэвээр нүдийг алгуур нээгээд над руу хардаа. Зангууг мэдэрсэн хэвээр та над руу харж байхдаа миний яриаг сонсож байхдаа зангууга хамт авахар мэдрэхийг хичээгээр. Миний яриаг сонсож байна. Зангууга бүдэг бодогч хамаагүй хамт бас мэдэрч болж гэнэ үү? Толгой тохиороор мэдэрч намайг сонсож байна. Зангууга мэдэрч. За энэ дасгал. Намайг сонсож байна. Зангууг мэдэрч. Энийг биеийг сэтгэлдээ агуулах тасгал гэж нэрлэдэг. Зангууга анзаараарай. Товчоор 50% бясалгал гэдэг. Зангууга анзаараарай. За энэ бол бараг л гайхамшигтай тасгал. Зангууга анзаарч байна үү? Ингээд зангууг анзаарахтайгаа зэрэг төдийлөн шаардлагагүй түгшүүр, аюул, гуниг аюулгын шүү. Түгшүүр, гуниг, зовнил
шууд буурчдیں۔ Шүү. Зангуугаа анзаараарай. Яг тэгэхээр бид нар хүнтэй ярилцж байх үедээ түүнтэй параллел хүний яриаг сонссонгоо бодлууд хамаагүй тэнд юм байна л. Ингиж тэнхийн хэрээр хямрах, зовнох, хамт үсэд. Хүний яриаг сонсож байхад бол ямраал. Гүйл та бүхэн презентац үзүүлж хийж бол. Презентац үзүүлж чадгаа зэрэгцээл энэ маань ямар болсон бол энэ хүн сонсохгүй байж тээ. Яна би бүтлээ алдлаг бол олон бодлууд төрдөг. Тэр олон бодлууд хэтэрхий ихсгэл юм бол таны ярих боломж бүр буурал. Паник болж эхэлнэ шүү дээ, тийм ээ. Паник гэдэг бол маш богино хугацаанд хэд олон бодол сэтгэлүүд төрхийг хэлээд. Тэр түүний эсрэг тэр олон бодол төрүүлэлгүйгээр та ярьж байгаа яриагаа л ярина, үнтэй хамт бие хамт давхар мэдэрчдэг. Хэрвээ нэлээд сайн мэдэрч чадах юм бол өөр 3 дахь игнээ гарч ирээд өөр бодол төрөөд байх боломж нь хязгаарлагдчихдаг. Ярьж байна, биеийг мэдэрч байна. Биеийг мэдрэхтэйгээ зэрэг маш түшигтэй мэд. Сууртай мэд. Айдсгүй мэдрэмж бас бид төрж байна. Зангуугаа анзаараарай. За энэ бол нэлээд урт тайлбартаагаар л ярих ёстой дасгал юм л да. Зангуугаа анзаараарай. Бид нар зүгээр номон дээрээс л уншаад байдаг. Panic attack гэдэг өвчин байдаг тийм ээ. Panic attack. Энэ Монгол ямар хэлбэг гэж бодноо тавина. Ер нь хүн болгон энэ паник юм уу сандрах бай. Хүн болгонд л байдаг үстэй тийм. Хүн болгонд л байдаг. Гэтэ сандрахад хүн болгон харилцсан адилгүй төсвөртэй байдаг. Зангуугаа анзаараарай. Зарим нь сандрахтайгаа зэрэг хүчнээ бэлдсэн юм юу ч байхгүй л болчихдог. Зарим нь бол харьцангуй төсвөртэй байдаг. За энэ өөр сэтгэлийн шаналл лидертэй нийлчих юм бол паник төртөх магадлал илүү өндөр болоод эхэлдэг. Илүү эмгэгшээд эхэлдэг. Паник атак болоод эмгэгшээд эхлэх юм бол бүр аюултай тохиол байдаг. Юу ч хүнтэй харьцаж чадгаа байх. Сандарсан үедээ миний хичээлний сууж исэн бол өтгөн шингэнэ гаргадаг гэж байна. Гэхдээ тэрэн шиг эмгэгшээгүй ч гэсэн бид тэр сандрах гээд бид тэр садаа болж идэх зүйл байж л байдаг. Хүнтэй ярих үедээ зэрцэж олон юм бодоод л автоматч олоодлогон дээр тавиа шаналх готрох байдаг. Бид нар тайзан дээр гараад ярих, ажлын зөвлөгөөнд орох, олон хүний анхаарал шууд ороод ярих шаардлагатай болоход л бидний нөгөө бодлын эмгэгцэгц бүх юм алтрах гэдэг. Энэ бидний амьдралын турш нөлөөлөх зүйл шүү. Тэр энэний эсрэг хамгийн сайн арга бол энэ 50-50-ийн тасгал байдаг. Зангуугаа анзаарах. Ярьж явах үедээ би хамт давхар мэдрээд л. Би өнөөдөр цагийн өмнө энэ яриаг эхлэхэд л зэрэгцээд л надаа юу гэсэн бэ гэхэл би зангуугаа анзаарч гэсэн. Зангуугаа анзааргүй байх юм бол өө энэ ингэж юм да тэгж юм да микрофон ингээд байна да за би өстө онгой боллоо гэл хямраад тэр олон бодол төрхийн хэрээр миний ярьж байгаа зүйл улам муужраад л ирэх юм өстө муудаад эхэлнэ өстө тийм ээ. Тэр олон бодол маань миний одоо перформанс юм уу тийм ээ хийж байгааг бол улмал сааттай болдог. Нэмэр бол байхгүй. Тэгээд дээр нь сэтгэл зовж. Тэгэхээр тэрний эсрэг хамгийн одоо ньютрал тийм ээ зүгээр л биеийг хамт мэдэрчдэг. Биеийг хамт мэдэрхэд жаргаад ах юм байхгүй ч болно. Гэхдээ зовх юм байхгүй. Бас сууртай мэдрэмж тулах зэг. Энэ утгатай байж болж байна. За нэг удаагийн танилцуулгаар ингээд хийгээ сурч хамар биш л дээ. Гэхдээ энэ их сонирхолтой, үнэхээр сайн тасгал байдаг. Оксфордын сурвалж бүтэн жил mindfulness-ийн багшаар сурч байхад багш нар хичээл нь удаан үргэлжлэв шүү. 8 цагийг үргэлжилдэг. Тэгж жаад багш нар бараг 15 минут тутам зангуугаа анзаар. Бүтэн жил тэгээд явчих нэлээд дадал болт юм л да. Зангуугаа анзаарах бол нийлэнгүй багшилдаг хүмүүс, нийлэнгүй ажлын байран дээр яриа зөвлөгөө хийж зангуугаа анзаар. Их л тийм тайвшруулсан мэдрэмж бидэрт өгч байна. Би зүрх юм алддаг байлаа. Маш хүчтэй алддаг байсан. Зарим үед 50, 40 хүртэл буурал, зарим үед баг 200 шахах гэл. Хавар намартай бол зоолтой их юм алддаг байсан. Тэгээ би анх mindfulness-ийн одоо нэг 9 хичээлээс бүрдсэн курсд суралцсан л да. Багш нарынх биш зүгээр л. Тэгээ 2 дахь хичээл дээр зангуугаа анзаарах гэдэг энэ тас. Зангуугаа анзаараарай. Мэдрээрэй. Заасан
Тэгэл тэрнээс эхлээл би хийж гисэн. Би тэр үед бол анхаарлыг зүрхэн дээр тавьдаг байсан. Зүрхийг хамт мэдрэг. Пүүс өндөр байдаг байсан л та. Тэгээ зүрхийг өөрийг нь мэдрээд байхдаа зэрэг надад яаж санагддаг байсан бэ гэхээр зүрхийг ингэж байгаа юм шиг. Ёо гэж юм шиг тайвшраад эхэлж байгаа юм шиг. Тайвшраад эхэлж байгаа юм шиг. Тэгж санагддаг байсан. Тэгж байж болох юм л та. Тэгвэл бид нар санаа, зовнил, бодол болгон пүүсийг өсгөж идэг. Чого санаа зүрхт пүүс нэмэгдэж идэг. Тийм болохоор зүрхний хэм алдалтай хүмүүс чинь тарих зүрх хоёрын мэдрэлийн судлыг нь хооронд нь тасалж түлтэн шүү дээ. Энд хямрахад энд хямрахгүй тулд. Чус буруу л واخгүй, уул нь бол холбоотой байх ч хэрэгтэй. Гэтэ аргаа барахтаа л тасалж байгаа юм л да. Тэгэхээр бид нэр сэтгэл хөдлөх хямрах болгоно энд нөлөөлдөг юм болвол бидний оюун бодол энд гэдэргээ бас нөлөөлдөг, сайнаар нөлөөлдөг байж болох. Энэ утгатай байж болж байна. Энийг мэдрэх, энийг анзаарах, энэ өөрөө тайвширдаг. Яг энэс усан гэж хэлж мэдэхгүй юм л да. Өөр олон бяцлаглууд би хийжсэн. Гэтэ тэрнээс хойш миний зүрхний хэм маш буурсан. Ерөн үед дандаа 110 иттэй байдаг бол одоо минийх 80 иттэй л. Тэрнээс хойш зүрхний хэм алдаагүй юм нэг. Гэтэ яг энэс усан гэж удаа гүйж хийж магадгүй л дээ. Би та бүхний зангуугаа анзаарах тасгалыг хэлүүлэхийн тулд юм ярих хэрэгтэй болоод яриад байгаа. Зангуугаа анзаараарай. Өнөөдөр хүрэлцэн ирж биднэрт ихтгэл тавьсан юмсан богоовчдаа баярлалаа. Тэгээд миний зүгээс асуух гэжсэн асуулт болохоор өөртөө маань нэлээ холбоотой. Тэгээд би өөрөө айгу анзаарахтай ч гэх юм уу ер нь бусад хүмүүс ингэж ийм өмс чинь тийм үйлдэл гаргаж яана гэж айгуух анзаардаг. Тэгээд ялангуяа одоо ингэ нөө мэдээлэл технологи айгу хөгжсөн дэлхийд даяар одоо хүмүүс ийм амжилт гаргаж яана ингэж одоо ийм бүтээлээ ийм өнгөтэй боллоо гэдэг юм болгоныг ингээд нөө өөрөө тошоогоо бодоод тэгээ өөрийгөө харьцуулдаг тийм сэтгэлийн зовлонтой болцсон. Тэгээд энүүн дээр одоо юу гэх юм өөрийгөө хэрхэн яаж бусдад нэг харьцуулахгүй байх уу хэрхэн яаж одоо өөрийгөө арай илүү амар амгалан байлгах уу гэдэг талаас танд зөвлөгөө байгаа юу? Энэ хоёрыг л ялмаар санагдаад байна. Зориг хийгээд одоо арга зам гэх юм уу? Зориг хийгээд арга зам. Тэгээ юун тул явж байгаа гэдэг нэг зориг надад түнд хүрэх арга зам. Тэр хоёрын аль нь илүү чухал юм? Зориг нь чухал өстэй тийм. Нэг юм үг гэдэг та бүхэн мэдэх байхаа ингээд өөрөөр хөлбраар л ярьд юм лээ. Би энэ итгэж тогтоо сонсч байсан. Энэ итгэхийн баруун тал урт тал гуа гэдэг нэг жижиг мууж байт юм л та. Далайн эргийн бичүүтэй, пляжүүтэй тийм газар л да гуа. Тэгээ гуа нэг энэтхүүд ер нь залхуу талтай л да ер нь. Нэг энэтхэг нөхөр ингээ коконат зараад нэг юм коконатныхаа навчаар нэг юм сарвч шиг юм барьцсан. Тэгээ дугуун дээр ингээ коконатнуудаа ачаал эсэн дээр түрээл яваал болно зардаг. Манай нөхөр тихгүй залхуураад зүгээр л коконатаа овоолцсон дугуйгаа хажууд нь тавьчихсан ингээд коконат уугаад ингээд сүүдэрт сууж идэг байхгүй. Тэгсэн чинь нэг гадаад хүрчээл коконатыг авчаал. Чи болооч ингээд залхуурч битэж байгаа. Ийшээ яваач. Энүүгээр нэг цангасан хүмүүс байна. Чи ачаал явах бол надад зүгээр дорн шурт гэтэл зарлаа. Нөгөө нэг тэгээ яах юм. Хэм бол чи ийшээ нөгөө тал баас нь л цангасан хүмүүс байна. Тэгээ яах. Тэгвэл чи бүх коконатаа зураал дахиад өчнөө зарна шүү дээ. Тэгээ тэгэх юм бол чи тэнд ор хүн үзэлж яваад бас зардаг. Салбар нэг л тэ тэнд бас хүн хүстэл заруулаа. Тэгээ яах. Тэгвэл бол чи өөр энэ эргийн дагуу энэ амралтыг бүх коконатыг нь бацах юм биш үү. Тэгээ яах. Тэгсэн чи тэгвэл чи баг хот мотож гисэн коконат ер нь коконатын баг л 8 сүлжиг тэр жигт нь бацчих юм биш үү. Тэгээ яах. Тэгээ бол чи тэгэл өстэй зүгээр өстэй юунд санаа зовхгүй ингээл далайн эрэг дээр ингээл коконат угаас унштай гэдэг. Би яг одоо юунд санаа зовхгүй коконат угаас ууж байна. Тэгээ бидний гол зорилго бол жаргал юм шүү дээ. Аз жаргал нь бидний зорилго байна тийм. Тэгтэл бид нөгөө тэнд хүрэх арга замнаа их ачаал бүгдлөөгөөд жаргал нь чухал. Жаргалыг илүү дүт самаар бас
зарим зүйлээр бас болно шүү дээ тийм ээ. Жаргаж тэгэл болоо шүү дээ яах вэ? Тэгээ нэг хүн ингээд айгүй таатайхан аятайхан байж яхад вэ чи тэрийг хардаа тэр хүмүүс баян байна хямрааж байгаа те. Тэгээ зүтгүүлж байгаа тэнд очиод нэг жаргал айгүй бол тэнд очисон хүн жаргалгүй ч бас байж болно шүү дээ. Гэтэ дахиад энэ хөдөлмөрлөөд хэрэггүй гэсэн үг биш. Зүтгээд хэрэггүй гэсэн үг биш. Гэхдээ баланс хэрэгтэй байхгүй. Гэхдээ бид нар уулаасаа мэдгүй сайн мэдгүй дэлхийн баялагч хязгаартай байсан шүү дээ. Хязгаартай байлгаар хязгааргүй хэрэгцээг хангана гэж яриад байдаг шүү дээ. Тэгээ бид нар ч бас гүгээр энгийн таатай зүйлүүдээс таашаалах, баярлах, талархах шаардлагатай л юм л да. Тэгвэл бид нар чинь хизээч ханахгүй юм шүү дээ. Тийм үстэй. Тэргээ зүтгээд ах юм бол хизээч дуусчихгүй л тэгэхээр ч бас болж гинэ гэсэн бодол байж яахгүй бол хизээ бид нар амьдрах юмд. За өнөөдрийн яриа ингээд өндөрлж байна. Хүрэлцсэн бүгдээ маш баярлалаа. Маш баярлалаа. Би эцэст нь та бүхнээс нь хүчүүхэн зүйлийг хүсье. Маш баярлалаа. Одоо би та бүхнийг хажуу дэрэгдэх хоёр талынхаа үнэлүүгээ хараад хандаад баярлалаа. Аз жаргал хүсье гэд хэлэтгийг урьж байна.